За учрал ерөнхий сайдаар харж байгаа учрлын засгийн газрын ер нь даацтай оруулж байгаа хамгийн том шинжилгээ үйлдэлүүдийн нэгийг бол энийг гэж харж байна. Олон жил бас яригадаад орж ирэхгүй тэгэл тухайн жилийнхаа нэг төсвийн гацаанаасаа болоод орж ирэхгүйсэн төсөл бас нэлээд шинжилгээний өнгө аяцтай орж ирж байгааг нь бол сайшааж хүлээж авч байна. Яалтч одоо бид нар энийг одооноос шийдэхгүй бол ер нь одоо шийдэж байгаа айлд руу хоцорсон байхгүй. 2030 он гэхэд 10 ажиллаж байгаа хүн болгонд 7 тэтгэвртлэгчийг даана гэхэр чинь энэ механизм чинь энэ систем чинь өөрөө даахаргүй хэмжээнд очих байхгүй. Тэгэхээр ер нь альва улсын хамгийн том зардал нь дандаа л тэтгэвртэй холбоотой зардал байдаг. Нэгсэндээ тухайн улсын одоо олон нийт хөдөлмөрийн чадвараа алдсан тэр үед тэтгэвэр тэтгэмжээ авах тэр болцоог нь өөрөө хамгийн том зардал нөгөө талаасаа хамгийн зөв зохион байгуулалттай зүйл байх ёстой болж таардаг. Тийм болохоор энэ хуулийг зарчмын хувьд бол дэмжиж байна. Тэгээд хүн амын насжилт цаашдаа одоо явж гин тэтгэврийн сангийн одоо энэ өсөж байгаа зардлаасаа айхгүйгээр энэ зардлаа бид нэр ямар нэгэн байдлаар шийдэд явах хэрэгтэй. Олон давхарт тэтгэврийн тогтолцоо руу за нэг хүн одоо хадгаламж гэдэг бол яг хөө чамлалтаа сонсгож яж магадгүй л да. Ер нь чамлалтаа л да. Нэг өвчин 30 жил хадгалагдахаар хэд болох уу те? Нэмэлт тэтгэвэр дээр хэд оногдох уу? Гэхдээ энэ шинжилэл ямар нэгэн байдлаар боломжоор бид нэр эхлэх ёстой маа. Энэ ингээл цаашаага улам сайжраад олон одоо их усүртэй тэтгэврийн одоо орлого бий болох тэр тогтолцоо руу ингээд алхмаар бид нэр урагшлал ингээл явах ёстой. Тийм учраас хуулийг бол зарчмын хүрээндээ бас дэмжиж байна. Гэхдээ бас түрүүн саран чулуун гишүүн ч гэсэн хэлж байна л та. Энэ тогтолцооны шинжилэл ингээд хувраад явахдаа аажмаар нэг удаа огцом одоо зардал гаргах биш те 5-аас 10 жилээр тэтгэвэр бодолд ингээд хойшлж байгаа ч гэсэн энэ нь аажмаар за тэтгэврийн насыг цаашаага бас сунгаж байгаа ч гэсэн аажмаар дарамт багтаагаар илүү шингээх чадвартайгаар ингэж авч явах нь бол зөвөө. Тэгэхээр энэ зүйлүүд бас ингэж орж ирсэнд нь бол дэвшил гэж харж байгаа. За тэгээд энэ одоо биднэрт 3-7 хоног үлдсэн байна. Тэгээд энэ 3-7 хоногийн хугацаанд бас багтаж батлыг гэж байгаа юм байна. Тэгэхээр яалтч нөгөө 27 оны төсөв бид нар ярихад энэ тэтгэврийн шинжилгээний хүрээндээ төсөвтэйгөө авбкарсад уйлдаж орж ирнэ гэж байгаа тийм үү? За энэ үндэ бас баригдах нь бас зүй эсний хэрэгэн л та 27 оны төсөвдөө энэ уйлдаад орж ирэх хэвээр. Гэхдээ яг нөгөө талаасаа бас бодолцох хэрэгтэй. Бид нар энийг анхааралтай авч үзмээр байна л та. Ийм томоохон реформын шин чанартай хуулиуд дээр илүү цаг гаргаж те илүү одоо нухацтай бас ярьж батлах нь бас зүй эсний хэрэг гэж харж байгаа. За тэгээд чуулган дээр бас илүү бас дэлгэрэнгүй ярих болов гэж бодож байна. Тэгэхээр зарчмын хувьд бол дэмжиж байна. Ер нь бол засгийн газрын орж ирж байгаа хамгийн том шинжилгээний нэг гэж яалтч үзнэ гэж бодож байна. За Цэнцүрэнгийн Мөхтий ягш шүү.